За хөгшин настай эмэгтэйг дээрэмдсэн ахиныг хэрэг гарсан байна. Нийслэлийн сонгон найрхан дүүргийн 4-р хороонд оршин суугч 63 настай эмэгтэй Бэг гэртээ ганцаараа байх үед нь дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан байна. Тодорхойлбол Бэгийн гэрт үл таних 160 орчим сантиметр өндөртэй эрэгтэй хүн орж ирэн зодож чихэнд нь зүүсэн байсан хос эмгийг нь жихийг нь сэт татан авч явсан хэрэг гарсан байна. 2016 оны 1-р сарын 25-ны өдөр сонгон найрхан дүүргийн 4-р хорооны эмэгтэй дэвсэд амьдардаг 63 настай эмэгтэй Бэг гэртээ ганцаараа байх үед нь үл таних залуу орж биед нь хүч хэрэглэн дээрэмдэж эзүүлийг нь авсан хэрэг гарсан. Тухайн хэргийг Улаанбаатар хот цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын албаагчид илрүүлж эзэн холбогчийн олдогтон мөрдөн байцаалын ажиллагаа хийгдэж байна. Тухайн гэмт этгээд нь 1973 онд төрсөн эрэгтэй эрхэлсэн тодорхой ажилгүй гэгч үйлснийг нь бол нотлох баримт болон бус зүйлээр тогтоон одоо мөрдөн байцаалын ажиллагаа хийгдэж байна. Тухайн этгээд нь иргэн Бэгийн чихэнд зүүсэн байсан алтан аймгийг сэт татаж авч явсан онц ностой гэмтэргийг хийсэн байна. Мөн Nokia брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн гэдгийг та бүхэн их сурвалж ярианаас сонссон байх. За ямар ч тач хөгшин настай хүмүүсийг өөрийгөө хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж дээрэмт тоонол хийдэг үзэгдэл маш ойрхон гарлаа. Магадгүй энэ үйлдэлд давтагдахыг хэн ч мэдэхгүй. За тиймээс үзэгч та бүхэн гэртээ байгаа бол хаалгуудаа сайн цоожилж эсвэл гадуур гарахдаа ганц нэгээрээ харуу бүрээ газраар хамаагүй явахгүй байхыг анхааруулах байна. Тэгэхгүй бол өөрийнхөө ээж шиг хүнийг ч жишимчгүй дээрэмдэж бэртэж ихтэй этгээдүүд байгааг анхааруулах байна.